За хайдаггүй. За юу вэ? Тайван өнгөрсөн 7 өдрийн ажил сайн уу? Оо сайн. За тэгээ дэжгүй шүү. За подкаст эхлэхээс өмнө нэг асуулт. За танаас хүмүүс асуусан байлаа манай сонсогчид. Таныг Samsung-аас гарсан юм уу? Apple-ээр унсан чинь. Тэр нь мөн дээрээс нэмээд яаж одоо Samsung-д ажилд орсон бэ гэдэг талаар хүмүүс сонирхсан байлаа. Энэ товчхон хариулт өгье. За товчхон хариулт. 30 секунд тийм. За яг хөдөөч. За тэгсэрээд нэг 30 секунд явуулчихлаа. Apple-д ороогүй, Samsung-д хэвээр байгаа. Манай гэхдээ Samsung-гийн босс маань болохоор Apple-д маш олон жил ажилласан. 15 жил ажилласан туршлагатай Samsung-д ирсэн. Тэгээд тийм учраас хүмүүс нэг Apple-д орсон байсан магадгүй жоохон толгойн ирсэн шүү магадгүй. Samsung-д хэвээр байгаа шүү. Нэгдүгээрт. Хоёрдугаар Samsung-д яаж орсон бэ гэхээр манай Samsung дотроо яг энэ Germany дотор болохоор корпорацийн стратеги гэсэн нэг тийм баг байгаа. Энэ баг нь болохоор яг глобал буюу олон улсын стратеги нь гаргадаг нэг тийм баг байгаа. Энэ багт нь зөвхөн гадаадын хүмүүс ажилладаг. Тэгээ энэ нь болохоор 1997 оноос одоо үйл ажиллагаа явуулж байгаа ийм баг байгаа. Тэгээ энэ баг нь болохоор жил болгон дэлхийн яг зөвхөн одоо бизнесийн сургуулийг төгссөн буюу одоо MBA-г төгссөн дэлхийн топ 15 сургуулиас хүмүүс одоо авдаг байгаа багтаа. Тэгэхээр нэг сургууль бүрээс нэгээс 2 хүн авдаг гэхээр 15 сургуулиас гэхээр нэг 20-с 30 хүн ерөнхийдөө жилд энэ багт ордیں۔ Гадаадаас. Тэгээ тэрнийх нь нэг нь би одоо чинь бараг 4 жилийн өмнө бизнес сургуулийг төгсөөд Samsung-д орж исэн. Тэгээ ийм замдлаа Samsung-д орсон. Нэг асуулт сухад. Одоо та нөгөө нэг хоёул өмнө ярьсанчлан яг багийнхаа хамгийн одоо залуу удирдлага гэж явж байгаа тийм. Тэгээ ер нь одоо Samsung-д орох chance ирээд танаа багт ялангуяа орох chance одоо хэдээс хэд байдیں۔ Тэ. За тэгэл ерөнхийдөө баг нөгөө pyramid structure гэдэг шиг яг манай багт бол доор ээж 4-5 жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй. Тэгээд ажлын туршлага нь болохоор нэг бол хөрөнгө оруулалтын банк, нэг бол одоо зөвлөх үйлчилгээний байгууллага, нэг бол технологи, эсвэл яг Samsung Electronics-ийн хамгийн чухал стратегийн ач холбогдолтой яг үндсэн хэдэн салбарууд байгаа. Тэр нь болохоор одоо e-commerce ч юм уу те, эсвэл хагас дамжуулагч ч юм уу, биотехнологи ч юм уу, эсвэл network ч юм уу те. Яг иймэрхүү салбаруудад бас тодорхой хэмжээний ажлын туршлагатай хүнийг л зөвхөн авч байгаа тийм шалгаруулцтай. За тэгээд хувь мөвийнх нь хувьд бол тэгэл мэдээж одоо Harvard-ыг бол яг Harvard-д сурж байхад манайх чинь 1000 залуучуудтай байсан. Тэгээ 1000 залуучуудаас за ерөнхийдөө нэг 400-500-аас хүмүүс бол нөгөө нэг бүхэл яг юм зөвлөх үйлчлэгээний холбоотой ажлууд руу бол нөгөө нэг материалаа бол явуулж байгаа тий. Тэгэхээр тэр 400-500 хүнтэй ерөнхийдөө чи өрсөлдөж гин гэсэн үг яг сургуулгаа хүрээнд гэсэн үг. Тэгээд энэ сургуулиас болохоор жилд нэг Samsung нэгээс 2 хүн авч байгаа. Тэгэхээр ер нь тэд нартай л өрсөлдөж гин гэсэн үг тий. За ойлголоо тэгвэл манай сонсогчид хариулт авсан байхаа гэж найдаж байна. Одоо шууд хоёулаа подкаст руу гараа. Let's go. За тэгээ. За тэгээ энэ 7 болохоор миний одоо танилцуулах 4 мэдээ гэх юм бол би жоохон өмнө хоёулаа ярьсан сэдвүүтэй холбоотойгоор мэдээллүүдийг ер нь юу болох талаар нь ярилцах гэж сонгож авсан байгаа. Тэгээ эхний мэдээ бол Meta компани New Mexico үйл ажиллагаа бол цуцлах уу гэсэн асуудал ер нь өнгөрсөн 7 хоног нэлээд яригдлаа. Тэгээ энэ ямар учраас вэ гэх юм бол өнгөрсөн хоёулынгийн дугаар дээр бол Meta-гийн талаар New Mexico бол Meta-гийн эсрэг бол хэмжил гаргасан. Ингэхдээ бол ер нь хүүхдүүдийг донтуулах байдлаар үйл ажиллагаа явуулаад байна. Хоёрдугаарт гэх юм бол хүүхдүүдийг бэлгийн мөчлөгөөс бол хамгаалж чадахгүй байна. Гуравдугаарт нь эдгээр эрсдлийг нь бол мэдсээр өдөж нуун дарагдуулсан гэж шүүхтэлцээ шүүхийн маргаан үсээд 2026 онд бол 375 сая одоо долларын хэмжээний бол торгуулийг тавьсан байгаа 2026 оны эхний үйлрэлд. Тэгээ энэ одоо шүүхийн маргаан явсаар аваад 2 дугаар үе дээр ирсэн. Энэ дээр юу гэсэн бэ гэхээр New Mexico-гийн ерөнхий прокурорс бол ер нь Meta энд одоо явуулах үйл ажиллагаанд бол зохицуулт хийх хэрэгтэй. Энэ нь яаж байгаа юм бэ гэхээр хүүхдэд зориулсан тусгай загварын одоо тусгай вершнийг бол Facebook ялангуяа Facebook дээр бол одоо оруулж ирэх шаардлагатай гэдэг одоо хоргийг бол одоо зааж өгсөн. Тэгээ энэний дагуу бол юу гэж байгаа вэ? Ер нь шинэ одоо вершн гаргана гэдэг маань баг шинэ тусдаа платформ хөгжүүлэх хэрэгтэй болно. Энд гаргах одоо зардалтай ялангуяа Meta-гийн хувьд бол химэл оюун ухаантай харин химэл оюун ухаантай холбогдож байгаа энэ цаг үед бол ер нь шинэ платформ төрлийн ийм вершн гаргаж чадахгүйгээ хэлсэн. Тэгээ засгийн газраас ч гэсэн энэнийх нь хариу барьсан. Meta ер нь бол хийж чадна. Гэхдээ хүсэхгүй гэдэг бол анхаарлыг бол тавьсан. Тэгээ энэ шүүхийн маргаан өнгөрсөн 7 хоногт бол нэлээд одоо томоор яригдаж хэл мэдээлэлээр шуурлаа. Тэгээ эцсийн үр дүн нь бол яаж гарахыг бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр одоо нөгөө Netflix гэдэг чинь яг хоо Netflix тэгээд нөгөө family account, kids account гэх ингээл байдаг штэ. Тэрнтэй адилхан тиймэрхэм жоохон хүсэж байгаа юм шиг үнэ нэгдүгээрт. Хоёрдугаарт
Заавал одоо юу ингээ метагаас те за яг ингээ зөвхөн kids only юм одоо юу version хий гэж шаардхаасаа илүүтэйгээр зүгээр Австрали лидер шиг Австрали лидер чинь бол ариу зүгээр өөр аргаар те зүгээр л 16 наснаас одоо насан туршаагүй бүх хүүхдүүдийг одоо хэрэглэхийг бол ингээ хориглож байгаа шүү дээ. Тэр замаар явж бас болохгүй юм болов. Энэ дээр бас нэг мета ер нь бас өөр метагийн байр суурь энэ дээр бас яригдана л та. Тэгээд яалтчгүй нөгөө регуляцны бодох юм бол энэ төрлийн нөгөө нэг одоо бандах юу бол зохицуулт бол хараахан хийдэж эхлэегүй байгаа энэ мужид. Тэгээд дээрэс нь гэх юм бол метагийн баримталж байгаа хамгийн том одоо шалтгаан те эн чинь ер нь хүний privacy-г бол зөрчнөө те одоо social account-ууд буюу одоо метагийн Facebook, Instagram те за тэгээ бусад одоо платформ нь бол эн чинь хүний privacy шүү дээ гэдэг одоо үндсэн шалтгааныг хэлээд байгаа юм байлээ. Тэгээд заавал ингэж ер нь хаажснаас одоо ингэж шинэ платформ гаргаж иржсэнээс ер нь үйл ажиллагаа явуулахаа болио л гэсэн одоо санааг баримтлаад байгаа юм байлээ. Окей. За дахиад хоёрдугаарт нь бол Cloud AI-тай холбоотой маргаан ч яах вэ нэг туйлант юм болсон. Ер нь Cloud AI сүүлийн саруудад бол нэлээд хүч авч байна. Ялангуяа байгууллагын enterprise-д бол AI агентуудыг бол оруулаад эхэлчихсэн. Энэ үед бол нэлээд хайптай байгаа. Тэгээд энэ үеийг далимдуулаад бас нэг асуудал гарч ирсэн нь юу вэ гэхээр ер нь одоо химэл аюун ухааны агент буюу бидан өөрөө шийдвэр гаргах үйлдэл хийдэг системүүдийн эрсдлийг нэг харуулсан үйл явдал болсон. Энэ нь юу вэ гэхээр 2026 оны 4-р сард юу болсон бэ гэхээр юуны софтверийн нэг стартап байдаг юм байна. Тэгээд тэр софтверийн стартапын бүх дата мэдээлэл өгөгдлийг одоо бүх хэрэглэгчийн дата бүх одоо байгууллагын өгөгдлийг 9 секундын дотор химэл аюун ингээ устгасан тохиолдол гарсан. Одоо баг нэг компаниг нурааж ийн гэж хэлж болно. Тэгээ энийг хүмүүс үзэхдээ бол ер нь энэ AI agent-ийн эрсдэлтэй тал нь юм аа гэж хараад байгаа юм билээ. Тэгэнгүүт дахиад Cloud өөрөө тайлбар хийгээд эхэлсэн. Одоо хүмүүсийн ингээд хамгийн анхаарал татж байгаа. Энд дээр хүмүүс юу гэж хоёр тал хуваагдж яхаар ер нь бол химэл аюун ухаанд ухамсарын одоо юу бол үүсчихжээ. Одоо дата мэдээлэл бол өгөгдөл үүсчихжээ. Энд чинь хаашаа ер нь юу болох вэ гэдэг дээр бол хүмүүс хамгийн их одоо энэ байгууллагын юу биш өгөгдөл биш. Ер нь энэ химэл аюун ухааны ухамсартай холбоотой асуудал дээр нэлээд одоо комент хэлсэн үйл явдал болж өнгөрлөө. За энэ дээр хоёр юм хэлээ. Шууд хоёр бодол орж ирж байна. Эхнийх нь болохоор ямар нэг agent-ийг AI хэрэгжилж байгаа бол дандаа backup-тай байгаарай. Нэгдүгээрт. Хоёрдугаарт эн чинь одоо ирээдүйд бараг шүүх мөхөнд ингээд нөгөө төлөөлөгч нь бараг AI нь өөрөө байх юм шүү те. Cloud ингэж хэлжээ. ChatGPT ингэж хэлжээ. Тэгсэн байна. Өөрийн аль хэдийн өөрөө ухамсартай болсон те. За окей. За гуравдугаарт нь бол OpenAI-тай холбоотой мэдээлэл гарсан. Яг хоёулангийн дараагийн ярих сэдв ер нь OpenAI-тай холбогдно. Гэхдээ Wall Street Journal-ийн нэг мэдээ байсан. Тэр нь болохоор ер нь химэл аюун ухааны өрсөлдөөнд OpenAI жоохон ялагдаж эхэлж гинөө гэдэг одоо үндсэн санааг бол одоо илэрхийлсэн байсан. Тэгээ энэ нь юу гэж юм бэ гэхээр за яг Elon Musk-ийн ингээд маргаан болол тусдаа яригдж байгаа асуудал. Эндээс болж угаасаа одоо OpenAI-ийн нэр хүнд ингээд ганхаж байгаа нь бол ойлгомжтой. Гэхдээ сүүлийн саруудад хараад сүүлийн жилүүдэд одоо юу харагдаж байна гэхээр өнгөрсөн 2024 онд гэхэд бол OpenAI-ийн зорилт нь дотооддоо 2025 оны эцэс гэхэд ChatGPT-г 7 хоногт 1 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болгоно гэсэн үндсэн зорилтыг бол тавьсан ажиллаж ийсэн. Тэгтэл 2025 оны эцэс 2026 оны улирал одоо 2026 оны эхний улирал гэхэд энэ одоо зорилттой хүрч чадаагүй бараг л тэн хагасд нь ч бараг хүрч чадаагүй юм үзүүлэлтүүдийг гаргасан. Хэдийгээр хөрөнгөний үнэлгээ нь бол одоогоор нэг 700 тэрбум долларт эргэлж байгаа ч гэсэндээ яг идэвхтэй хэрэглэгчийн тоон зорьсон зорилтноос бол гарж ийна гэдэг санааг бол илэрхийлсэн. Эсвэргээр Anthropic буюу Cloud-гийн одоо идэвхтэй хэрэглэгчийн тоол сарын ирэх тусам бол өсөж байгаа. Хоёрдугаар гэх юм бол OpenAI-ийн санхүү хэрэгслийн захирал бол юу гэж мэдгдсэн бэ гэхээр эх онуудад бол нэлээд сорилтоотой тулгарна. Яагаад гэх юм бол OpenAI-ийн нэг зорилтууд нь гэх юм бол нөгөө дэд бүтц дээрээс нь эрчим хүчний асуудлыг зохицуулахаар бол маш олон тооны хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энэ том хөрөнгө оруулалтуудын одоо энэ том төслүүдийг зохицуулахад бол аль хэдийн OpenAI-ийн одоо санхүүгийн тооцоолол бол зөрж эхэлсэн гэдэг нэг одоо ухтгууныг бас гаргасан. Тэгээд энэ дээр үндэслээд ерөнхийдөө эдгээр OpenAI-ийн хийж байгаа үйлдэлүүд нь бол химэл аюун ухааны рейс буюу өрсөлдөөнд нэлийн сууж эхэлж байгаа бол илтгэж байгаа юм болов уу гэж мэдээлэл бол тархсан байлээ. За хамгийн одоо сүүлийн мэдээ гэх юм бол хоёлаа энийг 2-3
одоо юуны өмнө ярьжсэн. Дугаарын өмнө бол ярьжсэн Антропиктэй холбоотой мэдээ аваа. Ер нь Антропик Пентагон хоёрын шүүхийн маргаан бол одоо ч үргэлжлсэн хэвээр байна. Антропикийг ер нь Пентагон өөрсдийнх нь бас игнэнээс хамтарч ажиллах юунаас бол байгууллагуудын нэгээр бол хасчих шиг боллоо гэж хүмүүс ажиллаж байгаа. Тэрнтэй холбоотой нэг мэдээ явсан. Өнгөрсөн 7 хоногт Пентагон 7 төрлийн одоо AI компанитай нууцлалын гэрээ байгуулсан. Энд нь ямар компаниуд байж байгаа вэ гэхээр OpenAI, Google, Microsoft, Amazon, Nvidia, SpaceX гэсэн 7 SpaceX тэгээд дахиад нэг стартап Reflection AI гэдэг энэ 7 компанитай бол нууцлалын гэрээ байгуулсан. Энэ дээр ямар талаар хамтран ажиллах вэ гэхээр байлдааны төлөвлөгөө боловсруулах, таргетинг буюу байн оночлох, логистик, тэгээд шийдвэр гаргалтыг автоматжуулах гэсэн үндсэн чиглэлүүд бол ер нь нууцлалын гэрээ ингээ байгуулсан. Тэгээд энэ дээр бол Антропик бол мэдээж байгаагүй. Тэгээд Антропикийн маргаантайгаар холбоотой ингэж хасагдлаа гэдэг үндсэн одоо мэдээ бол явсан. Гэхдээ яг уу стил Пентагон дотоодын мэдээллээр бол Пентагон дээр ингээ ашиглагдж байгаа дагалгавруудыг харахаар ер нь клаудагаас одоо клаудаг давж гарах хэмжээний AI-уд энэ гарч ирээгүй байна гэсэн дотоод сорсууд бол гэж хэлээд байгаа юм билэ. Тэгэхээр бас цаашдаа юу болох нь ямар тач нэг ийм үйл явдал болсон байна. Манай подкаст одоо хамгийн анхныхаа одоо биднийг дэмжин ажиллагч авсан байгаа. Өнөөдрийн подкастыг одоо хамтран дэмжин ажиллаж байгаа AI Academy Asia гэдэг байгууллага байгаа. Тэгээ энэний талаар хоёлаа товч танилцуулаад тэгээ багахан мэдээлэл хүргээд дараагийнхаа шууд мэдээр орё гэж бодож байна. Тэгээ манай бас подкаст дэмжиж ажиллаж байгаад хамгийн эхний бас дэмжин ажиллагчаар орж байгаад баярлалаа гэдгээ уламжлалаа. Тэгээд ерөнхийдөө бол хөтөлбөрийн гол санаар гэх юм бол ер нь хиймэл оюун ухааны инженерийн хэрэгцээ нэмэлт шаардлагууд гарч байгаа энэ цаг үед бол 7 сарын хугацаанд ер нь хиймэл оюун ухааны инженерийн ажлын оронтоонд бол бэлдэх тэгээд онол биш илүү бодит төсөл дээр одоо практик ур чадвар дээр төвлөрөх юм 7 сарын хөтөлбөр байгаа энэ AI Academy Asia-гийн AI инженер гэх хөтөлбөр нь бол хамгийн бас онцлог зүйл нь олон улсад одоо хиймэл оюун ухааны инженерийн чиглэлээр ажиллах мөн CV-гээ бүрдүүлэх боломжтой CPT сертификатыг бол бүх төгсөгчдтэй бол энэ хөтөлбөрийг одоо төгсөж чадсан төгсөгчдтэй бол одоо гардуулж байгаараа бас онцлог юм билээ. Тэгээ энэ хөтөлбөрийн бас нөгөө эхлэх хугацаа нь бол 5 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 11 буюу одоогоос ер нь бараг 7 хоногийн дараа энэ хөтөлбөр эхлэх гэж байгаараа онцлогтой. Хизээ эхлэх гинэ 5 сарын 10 гэсэн тийм. Тэгээд гол нь энэ AI инженерийн хойлоос зөндөө ер нь бол өмнө нь ярьсан. За одоо бол хиймэл оюун ухааныг суралцаагүй хүмүүний ажлын оронтоо бол маш одоо бас эвгүй болоод эхэлсэн байгаа тийм. Тэгэхээр хүн болго ерөөхдөө хиймэл оюун ухааны тодорхой хэмжээгээр суралцах хэрэгтэй. Тэгээ тэр тусмаа бүр яг AI инженер болох юм бас боломж бол байгаа юм байна. За тэгээд хөтөлбөрт хэрвээ орё гэвэл хойлонгоос ямар нэгэн купон код байна уу? За ингэж байгаа одоо манайхыг дэмжиж ажиллаж байгаа мөн дээрээс манай сонсогчдод одоо зориулаад нэгэн купон кодыг бол зарласан байгаа. Тэгээ хэрвээ энэ хөтөлбөрийг сонирхож байгаа бас энэ хөтөлбөрөөр ингээ бүртгүүлэх сонирхолтой хүмүүс байгаа бол Gigatalk гэдэг одоо купон кодыг ашиглаад би бас энэ доор холбочих. Купон кодыг ашиглаад 15 хүртэлх хувийн одоо хөнгөлөлт авах боломжтойгоор бол манай сонсогчдын боломжийг олгосон байгаа. Тийм. Тэгээд та бас нэрээ өнгөрсөн 7 хоногт нэг лекц танилцуулсан байсан тийм. AI Asia Academy яг зөвхөн энэ AI инженер гэдэг хөтөлбөрөөс гаднаас өөр хөтөлбөрүүд байт юм лээ. Тэрнийх нь нэг нь болохоор AI leader гэдэг илүү одоо нөгөө одоо non technical technical биш илүү одоо practical талаас нь харсан тийм хөтөлбөр байсан. Тэрэн дээр нь Обона намайг бас оролцуулах боломж олгоод тэгээд түрүү 7 хоног тий яриа өгсөн. Тэгээд зөндөө олон монгол залуучуудтайгаа ерөөхдөө хиймэл оюун ухааны одоо яг одоо дэлхийн давцанд болж байгаа сонирхолтой үйл явдлууд за тэгээд нэг одоо global trend-үүд тий тэгээд бас эрсдлүүд боломжууд тэгээд гоё интерактив агуу гоё яриа ер нь бол хийсэн байгаа тийм хийсэн байгаа. Бас нөгөө багш нар болон энэ сургалт орж байгаа хүмүүс харахад дандаа мэрэгжлийн тэгээ дандаа том сургууль төгссөн том газруудад одоо энэ AI чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс харагдчихсэн. Яг үнэ яриа өгсөн хүмүүсээс хамгийн одоо туршлага багтан би юм шиг санагдсан. Яг энэ салбар дээр бол тийм. Окей. За тэгээд эцэст нь манай подкастыг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа гэж хэлье. Окей, баярлалаа. За. За ингээд шууд үндсэн одоо мэдэрэг орцгой тэгээд ер нь гарчийг харах нэ ер нь бидний одоо мөнгө аюулгүй байгаа юу гэдэг одоо үндсэн концепттэй сайбер буюу кибер халдлагын тухай мэдээ байсан. Тэгээд энэ талаар хуйлаа шууд яриад эхэлье. За тэгээ яагаад энийг ярмаар байна гэхээр энэ сүүлийн 2-7 хоног ер нь томоохон орнуудын одоо институт засгийн газар
За тэгээд төв банкуд те бүгд гинт энийг тийм одоо red alert болоод эхэллээ. Юу болсон бэ гэсэн чинь дахиад Anthropic бас нэг модель гаргасан юм байна. Гэхдээ энэ бол одоо нэг public буюу одоо арт түмэнд бол нэгдээгүү зөвхөн ийм хязгаарлагдмал хэрэгцээтэйгээр гарсан нэг модель байгаа. Моделийнх нэр нь болохоор Cloud-ийн Mythos гэдэг нэртэй. За энэ нь яадаг вэ гэхээр зөвхөн яг одоо нэг л зорилготой нэг тийм модель ах шиг байна. Тэр модель нь болохоор ямар нэгэн байгууллагын одоо арт талынхын тэр source code гэдэг байгаа тэр үйлдвэрийн систем рүү ороод за тэгээд тэр дотор ямар нэгэн одоо кибер атак cyber attack-ны одоо халтлага буюу тэрнийх нь ингээд рискийг хэмждэг нэг ийм модель байгаа байхгүй юу. Тэгээд энэ моделийг энэ одоо банк санхүү зөндөө олон байгууллагуудад ингээд ажилуулад үтсэн чинь нөгөөх нь зүгээр хэдхэн цагийн дотор агүй олон алдаануудад агүй олон одоо vulnerability гэдэг нь одоо эмзэг байдлууд гэх юм уу тэднийг гаргаад ирсэн байгаа байхгүй юу. За тэгээд тэрнээс болоод ялангуяа одоо яг энэ банк санхүүч нь бол хамгийн өндөр регуляцтай хамгийн одоо өндөр одоо юу ихтэй одоо хамгаалт ихтэй ийм салбар байгаа. Тэгээ энэ салбарын бүх томчууд өнөөдөр ерөнхийдөө ойрын хугацаанд бол ингээд уулзалт хийгээ явж байна. За Америкт бол Америкийн нөгөө сангийн яамны одоо дарагч Scott Bessent за тэгээд нөгөө төв банк Federal Reserve-ийн одоо chairman Jerome Powell эднэр Америкийнхаа хамгийн том банкуудтай жишээ нь уулзалт хийсэн байна. JP Morgan-тай, Goldman Sachs-тай, Citi-тай, Bank of America-тай, Morgan Stanley эдэр ингээд За тэгээд энэ байгууллагууд руу бас Anthropic болохоор өөрийнхөө cloud-ийн моделийг өгсөн байлээ. Тэгээд туршилтын байдлаар. Тэгээд тэднэр нь болохоор одоо энэ Anthropic моделийг аваад тэгээд өөрсдийнхөө энэ дотоодынхаа системийг одоо хэр эрсдэлтэй байна вэ гэдэг дээр ингээд туршилтууд хийгээд явж байгаа юм байна. За өчигдөрхөн бас ингээд харсан чинь Англи бас юугаараа дотох уу гэдэг Английн төв банкнаас бас уулзалтууд хийгээд эхэлсэн байна. Cloud-тай ингээд хамтраад ажиллана гэд. За тэгээд Европын холбооны бас одоо төв банкны захирал Christine Lagarde гэдэг одоо хүн байгаа Энэ хүн ч гэсэн бас ингээд иймэрхүү зүйлүүдээ бол ингээд яриад явж байна. Тэгэхээр дэлхийд даяараа ерөнхийдөө одоо энэ Cloud Mythos гэдэг бол энэ банк санхүүгийн байгууллагуудах одоо энэ эрсдэл дээр бол ажиллаа хийгээд эхэлсэн байна. Үргэлжлүүлээд тэгвэл хоёлаа энэ Cloud Mythos гэд энэ юу нь ямар юу юм бэ? Одоо хэмэл оюуханы version юм бэ? Тэгээд ер нь ажиллаж байгаа ер нь ямар жишээнүүд байгаа вэ гэдгээс хоёлаа жоохон дэлгэрэнгүй ярилцах юм бол за энэ дээр нэг 3 жишээ байна. Эхний жишээ нь болохоор OpenBSD гэдэг ийм нэг одоо үйлдвэрлэлийн систем байд юм байна. Би бол анх удаа сонсч байна. За OpenBSD гэдэг нь болохоор сүүлийн баг 30 жил 27 жил одоо ингээл чи ямар нэгэн app map вебсайт руу ингээл орохоор нөгөө security-г гарч ирээд нөгөө firewall гэж байдаг штэ. Ерөнхийдөө манай энэ нүүт үйлдвэрлэлийн системүүдийн одоо байгууллагуудын ард байгаа энэ нөгөө нэг security болон firewall эдрийг л одоо хариуцдаг ийм систем байх шиг байгаа. Энийг болохоор OpenBSD гэдэг юм байна. За тэгээ энэ нь болохоор юугаараа амар алдартай гэхээр хамгийн одоо юу өндөртэй хариуцлага өндөртэй гэх юм уу одоо нэ хактах боломжгүй гэдгээрээ одоо хамгийн тийм алдартай систем гинэ. Тэгсэн чинь Mythos Cloud-ийн Mythos зүгээр орж ирээл энэ 27 жил хин ч энийг хактах бололцоогүй энэ operating системийг хак хийсэн гэж байгаа. Хак хийсэн нь тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо байгууллагуудын артлын одоо энэ firewall биш үү? Энэ firewall системийг шууд унтраах тэр юуг гаргаад ирсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд одоо энэ new patch буюу new version дээр болохоор тэрийг бол ингээд засварсан байгаа. За энэ жишээ нь эхний жишээ. За хоёр дахь жишээ нь болохоор бидний мэдих одоо браузерууд байгаа. Браузерын нэг нь болохоор одоо Firefox гэдэг Chrome эдэртэй адилхан, Internet Explorer-тай адилхан Firefox гэдэг байгаа. За энэ Firefox ч бас нэг open source байхгүй юу? Тэгээ ийшээгээ Mythos орсон байна. За Mythos ингээ орсон чинь бас ямар одоо эмзэг байдал буюу vulnerability харсан бэ гэхээр чи одоо ингээд Firefox дээр ингээд олон тайбууд нээчлээ заяа. За нэг тайб дээр одоо юу ч хийдин хамаагүй. Нэг тайб дээр одоо банкныхаа мэдээллийг жишээ нь гаргацсан байлаа гэхэд тэр бүх мэдээллүүдийг өнөөдөр Firefox браузер дээр л байгуул одоо хакер бүгдийг унших боломжтой гэсэн үг. Нэг тайбн дээр байхад нөгөө тайб руу ингээд өсрөх боломжтой чиний мэдлэггүйгээр заяа. За тэгээд энийг бол ингээд олсон байсан Mythos. За тэгээд энийг бас одоо new version дээрээ
апдейт хийсэн байлээ. Тэгэхээр та өнөөдөр одоо Firefox хэрэглэдэг бол new version руугаа апдейт хиймээрэй гэж хүсмээр байна. За тэгээ 3 дахь буюу хамгийн сүүлийн жишээ нь болохоор бидний мэдих Linux гэдэг байгаа тий. За Linux бол одоо дэлхийн баг хамгийн түгээмэл үйлдвэрлэлийн систем байгаа. Энэ дээр бол за бидний мэдих бүх юм баг дээр нь байна тий. За хамгийн бидний мэдих нь бол одоо Android гэж магадгүй. Android утас бол Linux дээр үйл ажиллагаа явуулж байгаа. За энд яасан бэ гэсэн чинь Linux чинь одоо аюун нэг тийм нөгөө operating system болохоор тэн чинь одоо level 1 гэх юм бол хоёулаа ингээ зүгээр Linux-ийн одоо нөгөө open source моделийг харах боломжтойгоор хамгийн анхны хүн болж болно. За тэгээд тэр нэг шат аксараад хамгийн сүүлдээ одоо final boss гэх юм уу administrator гэдэг одоо амар давуу эрэхтэй ийм хүн болох нь шүү дээ. Тэхийн тулд одоо хэдэн жил ажиллах хэрэгтэй ч үгүй тий. Contribute хийх хэрэгтэй гэдэг developer хөгжүүл талаас нь. Тэгсэн чинь Mephos тэр Linux-ийн үйлдвэрлэлийн систем руу ороод тэгэл нэг ингээ гутаа шууд administrator тэр эрхийг авчиж байгаа байхгүй юу. Тэгээд бас ийм одоо эмзэг байдлыг ингээ харсан олсон байгаа. Тэгэхээр энэс гадна ингээ зөндөө олон кейсэд байгаа. Тэгэхээр Mephos гэдэг энэ cloud бол ерөөсөө одоо байгаа энэ open source үйлдвэрлэлийн системүүд рүү шууд өөрөө ороод за тэгэл тэр нөгөө source code гэж юм байгаа тий. Одоо хэдэн сая триллион мэдхгүй код байдیں۔ Тэр кодуудын бүгдийг уншаал хитгэн цагийн дотор эмзэг юмнуудын бүгдийг олоод тэгэл гаргалгаа хийгээд байдаг ийм л модель юм байна. Надад одоо ийм бодол жоох ингээ хөрсөн дээр буугаад харахад би ингээ шууд өөрийгөө бодож байна л та. Яг ингээ Монгол одоо Монгол шиг жижиг орнууд гэж ярьж болох юм уу те. Ямар ч гэсэн миний хувьд бол нөгөө бүх одоо миний хувийн мэдээллүүд ялангуяа энэ Монголид байгаа миний бүх мэдээллүүд банктай холбоотой байдаг те. Энэ мэдээллүүдийг авахын тулд ганцхан би банкны аппликейшн л ингээ нэвтрэхэд шаардлагатай байдаг энэ цаг үед ер нь энэ хэмэл оюун ухаан за ялангуяа Мирус буруу хүний гарт ингээ орох юм бол хувь хүн дээр ямар ингээд одоо юунууд гарах юм бэ алдаанууд гарах юм бэ те хувь хүн юуг ингэж алдчихж байгаа гэсэн үг юм бэ гэдгийг жоохон тайлбарлах юм бол айгуу гоё нэг тийм яг газарт нь буулгаад хувь хүн буюу одоо Болтко гэдэг хүний хувьд ямар асуудлууд гарч ирэх боломжтой вэ хэрвээ энэ одоо хүчтэй модель буруу хүний гарт боёо одоо яг жинхэнэ хакерийн гарт орвол тий. За нэг хідэн жишээ байна. Хамгийн ихнийх нь болохоор нэг сайхан өглөө чи бослоо. Тэгээд банкныхаа апп руу орсон чинь банкны доторх бүх мөнгө чинь байхгүй болсон. Энэ бол одоо хамгийн түгээг хамгийн шок тий. Хамгийн шок. Яаж өмнө чи банкныхаа аккаунтыг хүнд алдах вэ гэвэл одоо нөө фишинг одоо чиний паспорт ч юм уу эсвэл нэг имэйл рүү орсон эсвэл нэг вебсайт руу орсон чинь чам нэг сонин линк өгөөл чи тэр линкийг дараал тэгэл тэндээс чиний тийм паспорт чинь одоо тэгжсэн байж штэ энэ бол шал өөр эн чинь нөгөө нэг чамаас одоо паспорт эдрийг чинь мэдээллийг авахгүй тэр нөгөө институт буюу тэр нөгөө банкных нь өөрийнх нь үйлдвэрлэлийн систем рүү н ороод хактчихж байгаа болохоор хак хийчихэж байгаа болохоор бүх хүмүүсийн одоо аккаунтыг дотор нь ороод бүх мөнгийг одоо чинь авах боломж ингээ үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи нэг өглөө сайхан сэрэл тэгэл мөнгө чинь байхгүй за нэгдүгээрт. Хоёрдугаарт за дахиад өглөө сэрлээ. Чи түрүү яг хэлсэн те банкнд одоо өөрийнхөө аккаунтыг нээн гэдэг чинь өөрийнхөө нэлээд олон хувийн мэдээллүүдийг чи заавал хуваалцах хэрэгтэй. Тэр бүх хувийн мэдээллүүдийг хакер одоо бас институтаас нь ингээд авах боломжтой. За тэгэх юм бол дараа нь чиний одоо нэр хаяг, чиний identity-г те хэрэгжилж агаад одоо зээл гаргах ч юм уу, одоо өөр юу ч байдیں۔ Те зөндөө олон бас асуудлууд бол бий болох боломжтой. За гурав дахь нь болохоор банкныхаа approach-ийг орсон чинь зүгээр ажиллахгүй гэж болно. Одоо нөгөө зүгээр системийн одоо нөгөө нэг гацаачч болно те froze, унтраачч болно. Тэгж болж байна. Тэгээд банк ингээд чи ингээд бодоод үзэхээр банк чинь нэг л байгууллага. Банк санхүүгийн байгууллагууд тэгэхээр тэр дотор зөндөө юмнууд байна. Одоо би нэг банкнаас нэг банк руу мөнгө шилжүүлэхийн тулд тэр чинь ямарваа нэгэн одоо мөнгөн говьлох хийхин тулд тодорхой нэгэн одоо нэг тийм network rail-ээр яваад байгаа байхгүй юу. За гадагшаага явуулах бол одоо тэр нөгөө Swift-ээр явуулах ч юм уу те. За нэг рүү картын мэдээлэлээр явуулах юм бол одоо Visa, Mastercard-аар ч юм уу те. Тэгэхээр энэ бүх одоо нөгөө network rail-үүдийг бас хакердах боломжтой. Тэгэх юм бол чи нэг рүү мөнгө шилжүүлэх ч юм уу тэр бүх үйлдэлүүд одоо зогсох боломжтой тий. За тэгээд 5 дахь буюу хамгийн сүүлийнхэн жишээ нь гэх юм бол банкныхаа апп руугаа чи магадгүй одоо нөгөө түрүү ярьсан шиг Firefox-ороо ч юм уу Internet Explorer ч юм уу тий ингээд ордог гэж яг апп-аар нь биш ингээ орох юм бол
тэр бүх мэдээллүүдийг хакераас авах боломжтой браузерын түвшинд тий түрүүн хоёлаа ярьсан. Тэгэхээр иймэрхүү яг одоо газар буюу хүнд тулгуурсан асуудлуудаас гарч ирэх боломжтой. За тэгвэл яг энэ мэдээгээ ингээд дүгнээд ярихад би зүгээр танаас энэ мэдээг ингээд судалсан хүний хувьд зүгээр таны үзэл бодлыг асуухад тэгвэл яг бидний одоо энэ их одоо бидний мөнгө одоо бидний аюулгүй байдал одоо мэдээллийн аюулгүй байдал энэ алдаануудаас ер нь хамгаалагдаж чадж байгаа мó гэдгийг асуугаад ярилцаад тэгээд тусах. Одоо бүх мөнгө аваад ерөөсөө хэвсэнд ороо тий. Тэр чинь гоё арга байсан юм шүү тий. Өөр арга. Гэхдээ Anthropic гэдэг компани бол бас яахаарахгүй ингээд арт түмнийхээ төлөө одоо бусад технологийн компаниудтай ингээд харьцуулахад тодорхой хэмжээний өөр ингэсэн одоо сигнал гаргаад байна тий. Энэ нь бол бас яг тэр сигналуудын нэг. Тэгэхээр энэ одоо хүчтэй модельийг гаргаж ирээд энэ модельийгаа тэгээд энэ банк санхүүгийн байгууллагатай ингээд хуваалцаад тэгээд энэ бүх одоо проблемуудыг одооноос ингээд гаргаад тэгээд тэднэр нь яг эннийх нь эсрэг энийг бас агүй одоо сериосныгоор ингээд хүлээж аваад тэгээд одоо банкныхаа ингээд системүүдийг апдейтлээд эхэлчлээ. Тэгэхээр бас тодорхой хэмжээний юу бол одоо прогресс бол ингээд хийгдэж байна. Гэхдээ нөгөө талаас банк ч нь болохоор маш олон жилийн түүхтэй системүүд нь болохоор нэлээд одоо хөгшин гэх юм уу дээр үеийн тэгэхээр энэ legacy систем гэдэг тийм. Тэгэхээр одоо энэ химэл оюухан чинь өөрөө баг гэрлийн хурдаар ингээд хөгжиж байгаа учраас энэ банкны одоо энэ дээр үеийн одоо legacy систем бас өнөөдрийн одоо энэ химэл оюуханы технологиг шууд одоо интеграц хийгээд тэр бүх асуудлуудыг шийдвэрлэхэд бас хугацаа шаардлагатай гэж бас хүмүүс бол харж ах шиг байна. Тэгвэл нөгөө талаараа бас банк санхүүгийн байгууллага буюу тэрнтэй холбогдох одоо security бол дэлхий дээрх хамгийн хүчтэй security нэдэм бол нэг. Тэгэхээр бидний хувьд бол одоохондоо бол бас тодорхой хэмжээнд бол риск нь бол яг бага гэж бодож байна. Гэхдээ иймэрхүү мэдээллүүд ингээ гарч ирж байгаа нь бас олон хүний санааг бол зовоож байна тий. За чиний үед хамгийн гоё мэдээ миний бодлоор. За cage fight гэдэг тий. Elon Musk, Sam Altman хоёр хоорондоо нэлээд өсөлтөд эхэллээ. За тэгээд шүүх хурал боллоо. Шүүхийн маргаан юу болов? Би ер нь жоохон нөгөө Elon Musk-ыг гомдсон болоо гэж хараад байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр өнгөрсөн 7 хоног жоохон 4 сараас эхэлсэн л дээ. 4-р сарын дундаас эхлээд одоо хүртэл ер нь шүүхийн маргаан үргэлжилж байна. Тэгээд CNN-ийн мэдээснээр бол энэ бараг 100-ны хамгийн том химэл оюун ухааны одоо маргаан юм шүү гэдэг санааг илэрхийлж байгаа. Тэгээд яг юу болж байна гэхээр Elon Musk буюу одоо OpenAI-ийн X одоо үүсгэн байгуулагч Sam Altman болоод Sam Altman-ы одоо нөгөө захирал Greg Brockman тэгээд дээрэс нь OpenAI-д ингээ хандаж шүүхийн гомдол ирүүлсэн байгаа. Тэгээд энэ одоо гомдлыг хилэлцэх шүүхийн маргаан бол өнгөрсөн 7 хоногт болж эхний 7 хоног бол өндөрлсөн. Тэгээд хоёулаа үргэлжлүүлээд бол энэ 7 хоногийн одоо мэдээг бол ярих гэж бодож байна. Эхний 7 хоногийн мэдээ гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол Elon Musk яагаад OpenAI-г ингээд шүүхэд өгсөн бэ гэхээр бол хамгийн ихний зорилго нь бол анхны одоо зорилгоосоо бол OpenAI урвсан тий ашиг хөөсөн компани болсон гэдэг санааг бол нэгдүгээрт илэрхийлсэн. Хоёрдугаарт гэх юм бол OpenAI Microsoft буюу одоо энэ Microsoft-тай холбогдож байгаа хэсэг нь Microsoft-ийн хөрөнгө оруулалтыг бол хууль бусаар авсан гэдэг хоёрдугаар кейсийг өргөж байгаа нь. Тэгээд энэ одоо хоёр шалтгааны улмаас бол 130-аас 180 одоо тэрбум долларын хохирлыг бол өөртөө нэхэмжилсэн. Хоёрдугаарт нь гэх юм бол Sam Altman болоод Greg Brockman нэг бол албан тушаалаас нь огцруулна. Гуравдугаарт гэх нь бол сүүлийн одоо сар явсан OpenAI-ийн бүтцийн өөрчлөлтийг бол өөрчилж дахин non profit болгох шаардлагатай гэсэн үндсэн одоо шаардлагуудыг бол тавьсан. Тэгээ мэдээж бол энэ OpenAI бол одоо маш олон өмгөөлөгчөөр дамжуулаад бол өөрсдийг бол хамгаалсан. Тэгээд хоёр шалтгаанаар бол хамгаалсан. Тухайн үед бол 2015, 16, 17 онуудад ажиллаж байхдаа бол Elon Musk-ыг өөрийг нь ингээ профит болгохыг бол одоо компани профит болгохыг бол шаардсан гэдэг баримтыг бол дэлгэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо зарим талаар OpenAI-г бол ашигтай ажиллах, ашиг хөөсөн компани болгох одоо санааг бол Elon Musk-ыг өөрийг нь өсөөн гэдэг бол нэгдүгээр хамгаалтыг бол өгж бол хэрэгэлсэн. Хоёрдугаарт нь бол ер нь бол OpenAI Elon Musk-ыг ер нь хяналтаа алдаж байна гэдэг тохиог илрүүлсэн. Тэгээ энэ нь юу гэж байгаа гэхээр яг уу
OpenAI-г үүсгэн байгуулсан ч гэсэндээ гараад XAI гээд платформ буюу XAI-г бол байгуулсан. Тэгээд өрсөлдөгчөө бол шүүхийн маргаанаар одоо дамжуулан намнахж байна гэсэн санааг илэрхийлээд ингээд шүүхийн маргаан бол эхэлсэн байгаа. За зөндөө их юм болж байгаа юм байна. Хоёр талаас бас гой кейсүүд гарч ирж байгаа юм байна. Гэхдээ хоёулаа зүгээр цаг хугацааг жоох ухраавал те ерөнхийдөө яг хаанаас эхлэв, оршлон юу болов, Elon Musk, Sam Altman хоёр ер нь ямар холбоотой байсан те ер нь энэ OpenAI-гийн жоохон түүхийг хальт дурдвал сэдвтэйгээ холбоотлоод ярихад бол Elon Musk-ыг яаж ингэж OpenAI-тай холбогдчихвоо гэдээ үзэх юм бол 2015 онд Sam Altman, Elon Musk хоёр бол одоо хамтран OpenAI-г бол байгуулсан. Тэгээд тэгээ гол OpenAI-ийн зорилго бол Google-ийн одоо юутай AI-тай өрсөлдөх. Хоёрдугаар гэх юм бол хэмэл оюуныг хүн төрөлхтөнд ашигтай дээрэс нь аюулгүй байдлын одоо зорилгоос бол энэ OpenAI-г бол нээжсэн юм байна. Ингээд 38 сая долларыг бол анхны хөрөнгө оруулалтаар өгөөд Elon Musk бол оролцож эхэлсэн энэ компанид. За тэгээ мэдээж бол энэ чинь OpenAI чинь 2015-аас 19 он хүртэл бол нөгөө судалгаа тий илүү хэмэл оюун ухааныг судлах, үйлдэл дата боловсруулах одоо үе шатуудыг бол хийжсэн. Тэгээд 2018 онд болохоор яасан бэ гэхээр ер нь юу яаж эхэлсэн? Sam Altman, Elon Musk хоёрын харилцаа илүү жоохон муудаж эхэлсэн юм байна л да. Тэгээ тэр нь юунаас болсон бэ гэхээр нэгдүгээрт бол энэ дээр ямар хүчин зүйл яригдах вэ гэхээр хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэр нь болохоор нөгөө control issue буюу хэн удирдах юм бэ те. Мөн дээрээс нь дамжуулаад бол энэ маргаанаар дамжуулаад бол Elon Musk удирдлагыг бол гартаа авах гэж ингээ оролдож эхэлж байгаа. За тэгээд үүнийхээ үр дүнд бас нэг ингээд тухайн үед одоо нэг юм шүүх мөх болоод исэн санагдчихэв. Тэгээд хоорондоо нэлээ ингээд харилцаж эхэлсэн. Тэгээд Musk OpenAI-г орхиод ингээд board-ос гарсан байгаа. За тэгээд 2018 онд гарсны дараагаар 2019 онд 19-с 23 онд бол ингээд OpenAI баг ингээд бүтцээрээ өөрчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бол анх нөгөө нэгдэхдээ гаргаж исэн одоо хүн төрөлхтний одоо ашиг сонирхлын төлөө, хүн төрөлхтний аюулгүй байдлын төлөө гэд гаргаж исэн компани гинт capital profit буюу ингээд ашигтай ажиллах одоо компани ашигтай ажиллах хэрэгтэй компани болоод унсан. Гэхдээ capital profit нь юу гэж байгаа вэ гэхээр тодорхой хэмжээний нөгөө ашиг бол хязгаарлаж өгнө. Тэгээд дүнг бол тавьж өгөө. Тэгээд тэр дүнгээс одоо ашигт ажиллахад давсан тохиолдолд буцаагаад нөгөө сайн дурын үргээрээ сайн дурын байгууллагууд бол тэр ашиг хандуулж эхэлнэ гэсэн одоо team одоо юутай бүтцтэй компани болсон. Тэгээд 2019 онд бол Microsoft 10 тэрбум долларыг бол өгсөн. OpenAI лөө. Тэгээд энэ дээр юу гэсэн бэ гэхээр энэ дээр бас нөгөө сандживэл та санджах юм бол Elon Musk жуурлал хэлсэн шүү дээ тий. Энэ бол миний ингээ байгуулсан компани биш болчлоо. Тэгээ яхаараа ингээ Microsoft-аас ашигын төлөө ингээ хөрөнгө оруулалт авчваа гэл нэлээд том юм болж исэн. За тэгээ 2024 онд бол бүр ингээ анх удаа OpenAI-г бол ингээ аль биесээр лоосут гаргаад өгсөн юм байна. Тэгээ энэ ингээ хэрэг ер нь явсаар хагаад буцаагаад эргээд 2026 онд бол нөгөө Elon Musk-ийн гаргасан гомдлыг бол хэлэлцээд эхэлсэн юм байна. За окей. Great. За тэгвэл сүүлийн асуулт чиний харж байгаагаар ер нь Elon хүмүүс ер нь юу гэж чинь те? Манай Elon-ы хожих магадлал ер нь хэр өндөр байна? Одоо өөрөөсөө Elon-ы хүсэж байгаа тэр зүйлүүд нь те хэр магадaltaй. За тэгэхээр хууль эрх зүйн хүрээндээ бол энэ чинь нэг хоёр одоо тайлбартаагаар гараад байгаа юм билээ. Тэгээд нэг нь болохоор мэдээж нөгөө анхны одоо зорилгоо зөрчсөн гээд хоёр дахь нь юу болоо да мартчихлаа. Тэгээд ийм хоёр одоо кейс дээр бол яг эрх зүйн үндсэн дээр бол юу гэж байгаа юм бэлээ. Одоо ийм лоосууд гаргаж хилцэж байгаа юм бэлээ. Гэхдээ яг нөгөө хууль одоо эрх зүйн талаас хуульчид юу гэж харж байгаа гэхээр ерөнхийдөө Elon Musk ингээ ялах магадлал одоо энэ дэр бага. Ягаад гэх юм бол баг. Тэг ер нь бол баг ялахгүй байх боломжтой гэж хараад байгаа юм билээ. Тэг энэ дээр гаргасан юу нь болохоор яг нөгөө гэрээ хэлцээндээ гэрээндээ бол бичгээр хэрвээ одоо хүн төрөлхтний төлөө ингэж байгуулнаа тий ашигтай ажиллах ёсгүй гэж ингээд оруулаагүй тохиолдолд одоо эрх зүйн үндслээр бол энэ юу яах хэрэг ногдуулах боломжгүй юм байна. Тэгээ хэрвээ энэ гэрээ нийл болчих юм бол нууцлалын зэрэгээс гараад гэрээ нийл болоод гэрээн дээр яг тодорхойлсон тэр Elon Musk-ийн яриад байгаа үг байх юм бол баг нэг юм ашигынхаа нэг тал хувийн одоо хүртэлх одоо хэмжээний
юуг болвол гаргаж өгөх юм байлээ. Хэргийг нодуулах юм байлээ. Гэтээ нөгөө талаас хүмүүс бас юу гэдэг байгаа гэхээр энэ дээр юу яригч байгаа хэрэг ер нь бол Elon Musk-ыг баг бас энэ хэрэг дээр яалчлаа. Гэхдээ энэ хэрэг дээр биш ер нь том зургаар аваад үзэх юм бол энэ жил нэлээд олон компаниуд одоо IPO хийж байгаа. Тэгээд энэний нэг компани бол OpenAI. Тэгээд ер нь OpenAI юм хүмүүсийн зур харж байгаа хардлагаар ер нь юу гэдэг байгаа гэхээр OpenAI ч гэсэн OpenAI-ийн сайн малтан ч гэсэн өөрөө хэлж илээ. Ер нь XAI биднийг IPO хийх гэж эхэлсэн чинь ингээд шахалт үзүүлээд унлаа. Тэгээ шүүхэд дуудаад шүүхийн маргаан үүсгээд унлаа. IPO хийхэд нь ер нь садаа болоод эхэллээ гэсэн үндсэн бас нэг санааг бол илэрхийлжсэн. Тэгэхээр яг энэ чиглэлийн дагуу бол энэ шүүх хурал баг 3-4 7 хоног бол үргэлжлэх нь ойлгомжтой болсон. Тэгэхээр 4-7 хоногийн дараа ерөнхийдөө бол маскын ялах магадлалыг нэг 20-30% гэж хүмүүс үзээд байгаа юм билээ. Хожих хамаагүй зүгээр цаг авах хэрэгтэй тийм. Ер нь бол нэг нэр хүндийн юу болчуудаа, шүүхийн маргаан болчуудаа гэж харж байгаа юм билээ. Гэхдээ хүмүүс бас энийг юу гэж харж байгаа гэхээр ер нь энэ чинь нэг Elon Musk сайн малтан хоёрын маргаан биш. Ер нь хэмэл оюун ухааны яг регуляшны асуудлыг бас дахиад хөндөж байгаа юм биш үү дээ гэдэг санааг бол гаргаж ирчихлээ. За баярлалаа. Окей, тэгээд энэний талаар хоёлаа тэгээд дүгнэлтийг нь дахиад ярих баха тий. За тэгээд энэ 7 хоногийн мэдээ юм байла. Тэг хүмүүс маань бас сэтгэлдээ үлдээгээрэй. Тэгээ мөн дээрэс нь манай купон кодыг ашиглаад хөтөлбөртөө бүртгүүлээрэй. Манай подкастыг бас дэмжиж ажиллаж байгаа Яяша Академи хамт олонтой бас баярлалаа гэж хэлье. За, Gigatalker тий. За, окей. За, окей. За дараа уулзъя. За, баярлалаа. За.